MBC телевизэд өгсөн ярилцлаганд аян хүн онцолж мэдгдсэн байна. За түүний хувьд бол энэ тоглоом биш харин бодит зүйл гэж мэдэгдэж байна. За тэрээр нэр дэвших боломж байгаа хэсгийг эрэлхийлнэ. За ямар арга замууд байж болох вэ гэдгийг бол эрэлхийлж ажиллах гэдгээ энэ үеэр уцаар өгсөн ярилцлаганд онцолсон байна. За тэрээр хэлэхдээ 3 дахь удаагаар ерөнхийлөгчөөр ажиллахыг маань маш олон хүн хүсэж байгаа. Яг үүндээ би бол 3 дахь удаага биш 4 дахь удаага ерөнхийлөгчөөр ажиллах гэж байгаа. За учир нь гэх юм бол 2020 оны одоо сонгуул бол уурдсан. Тийм учраас би энэ удаа 3 дахь удаа сонгуульд одоо өрсөлдөх боломжтой гэж үзэж байгаа юм байна. За түүний хувьд бол энэ одоо мэдээллийг өмнө нь хийж байсан. За өмнө нь бол хүмүүс бол энийг тоглоом байж магадгүй гэж үзэж байсан боловч бодит амьдрал дээр ийм бас мөрөөдөлтэй байгаа гэдгийг мэдгдсэн байна. За NBC телевизийн зүгээс бол дэд ерөнхийлөгч Венсийг сонгуульд нэр дэвшиж дараа нь өөрөө ерөнхийлөгчийн асуудлыг Трампад шилжүүлж өгөх боломжийг санал болгож асуулт асуусан. За энэ үеэр Дональд Трамп энэ бол бас нэг арга байж болох юм. Гэхдээ бол надад босод арга зам бий гэж мэдгдсэн. За яг энэ үеэр нь энийг ямар арга замаар та дахиж 3 дахь удаага ерөнхийлөгч болох вэ гэж тодруулж асуухад бол үүнд хариулахаас татгалцсан байна. За одоогийн Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн албан тушаалд 2-оос илүү удаа ажиллах боломжгүй. За энэ бол хуулиар хориглогдсон байдаг. За энэ асуудалтай холбогдуулан Нью-Йорк мужаас конгресст сонгогдсон гишүүн Ардсан намын бас гишүүн Даниэл Голдман бол мэдээлэл хийсэн. За энэ бол засгийн газрыг гартаа авч арчлыг маань нураах гэсэн ийм илт хүчин чармаалтын нэг дэвшилтэд болж байгаа зүйл боллоо. Хэрэг конгресст байгаа бүгд найрамд намын хууль тогтоомжид үндсэн хуульд итгэдэг бол Трампыг 3 дахь бүрэн эрхийн хугацааг эсэргүүцэх ёстой гэж мэдэгдсэн байна. За харин Америкийн нэгдсэн улсын засгийн газар дахь Трампын дэмжигчид энэ асуудал дээр нэлээд шийдэмгий байр суурьтай байгаагаа харуулсан. За тухайлах юм бол цагаан ордны баруун жигүүрт одоо чухал үүрэгтэй стратегч Стив Баннон News Nation телевизэд бол ярилцлага өгтөө би ерөнхийлөгч Дональд Трампыг 2028 оны сонгуульд нэр дэвшиж дахин ядлалт байгуулна гэдэгт бат итгэлтэй байна. Бид үүн дээр ажиллаж байна. Бидэнд хэд хэдэн хувилбар байгаа. За энэ ерөнхийлөгчийн хугацаагаар ажиллах хугацааны хязгаар гэсэн нэр томьёог бид нар шинээр тодорхойлж харах болно гэж мэдэгдсэн байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч бол 2 бүрэн эрхийн хугацаанд бол ажиллах боломжтой байдаг. За энэхүү хуулийн хязгаар бол 80 жилийн өмнө бол Америкийн хууль тогтоомжинд орсон. За 1951 оноос 2 удаа ерөнхийлөгчөөр ажиллах ийм хууль тогтоомж бол байгаагүй байсан. За яагаад вэ гэх юм бол тухайн үед бол анхны ерөнхийлөгч Америкийн нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон 1796 онд 3 дахь удаага сонгогдохгүй гэж өөрөө одоо албан ийм шийдвэр гаргаж байсан. За үүнээс уламжлан бол ер нь хууль заагаагүй ч гэсэн Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүнээр сонгогдсон хүн 3 дахь удаага ажилтгүй ийм уламжлалтай байсан. За харин Франклин Делано Рузвельт бол 1940 онд бол 3 дахь удаага Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдож сонгогдохын төлөө нэр дэвсэн ингээд үнэмлэхгүй ялалт байгуулад тэгээд 1944 онд бол 4 дахь удаага бас ялалт байгуулсан боловч 5 сарын дараа бол нас орсон байдаг. За ингээд бол 1947 онд Конгресс үндсэн хуульд 22 дахь нэмэлт өөрчлөлтийг оруулсан. За үүгээр бол ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 2 одоо эрхийн хугацаагаар хязгаарласан. За ингээд үүнийг бүрэн сойрхон баталж хүчин төгөлдөр болгосон 1951 он байдаг юм байна. За Трампыг ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш 2-7 хоногийн дараа бүгд найрамд намын гишүүн бол Трампыг 3 дахь удаага сонгох боломжийг олохын тулд үндсэн хуульд нэмэлт өөрчлөх юм тогтоолын төслийг бол санал болгож өргөн барьж байсан. За одоогийн байдлаар бол тус төсөл бол аль биесээр хэрэгжээгүй байна. За ямар ч тач бол Америкийн нэгдсэн улсын өнөөгийн ерөнхийлөгч дахин одоо ерөнхийлөгчөөр сонгох боломжийг эрэлхийлж байгаа юм байна. За энэ тал дээр бол түүний багийнхан ч гэсэн ажиллаж байгааг энэ удаагийн үйл явдал харуулж байна.